Дэлхий гаригийг орхиж сансар огтрон аялал ихснээс хойш 81 мянган жил, ёоло гаригийг орхисноос хойш 307 жил өнгөрчээ. Сансрын удам дондор нэгэн хөлөг гэрэл татуулан ниснэ. Трейсер хөлөгт хадгалагдсан хамгийн сүүлийн бичлэг. Хүн ам, тэг, Нихарчууд 1800. Энэ ертөнцийн нэг ч амьд хүн үлдээгүй. Учир нь би хүн төрлөختний хамгийн сүүлийн амьд хүн байсан. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Хүмүүс бүгд энэ өдрийг ирнэ гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ одоо хэсэг хугацаанд амрах цаг болжээ. Хэдийгээр бид Нихарчуудын өндөр технологийн ачаар илүү урт насалж болох байсан ч хүмүүс тийм байхыг хүссэнгүй. Учир нь ямар ч амьд биет 28 мянган жилийг сансарт өнгөрүүлж чадахгүй. Биднийг хэтэрхий урт цаг хугацаа хүлээж байлаа. Тиймээс хүн төрлөختний үндсэн мөн чанараа хадгалж үлдэхийг хүссэн юм. Бид бүх насаа хөлөг дээр харамсах зүйлгүйгээр аз жаргалтайгаар өнгөрөөсөн. Тиймээс энэ шийдвэрт хүрлээ. Гэхдээ бид айхгүй байна. Учир нь бидэнд итгэл найдвар бий. Шинэ гаригт хөрмөгц Нихарчууд биднийг дахин бүтээж, ой санамжийг минь эргүүлэн суулгах болно. Бид Нихарчуудад бүрэн итгэдэг. Учир нь тэд бол бидний нэг хэсэг. Хүн төрлөختний амьдрал зөвхөн хэдхэн мянган жилийн зогсно. Бидний туулж өнгөрүүлсэн бүхний хажууд энэ хугацаа тэмжих биш. Гэхдээ оюун санааны амьдрал маань огтхонч зогсолгүй үргэлжлэнэ. Өдөр бүр бид энэ гайхалтай ертөнцид өнгөрүүлж буй аяллаа. Тэртээ тарагдах бяцхан цэхэр цэгийг итгэл найдвартайгаар ширтэх болгондоо нэг л өдөр шинэ гариг дээр шинэ амьдралаа эхлүүлнэ гэдгээ мэдэж байна. Би бол хөлгийн 6 дахь ахмад Элпис. Миний бие өгсөн ч оюун ухаан маань Трейсер хөлөгт оршсон хിവэрэ. Хамгийн сүүлийн хүнийг нас барсны дараа Нихарчууд түүний ой санамжийг тусгай системд суулгалаа. Энэ систем нь хүн болгоны насан туршдаа үтсэн харсан болгоныг нэг бүрчлэн хадгалж, хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж болгоныг кодолж ангилдаг. Энэ ажлыг хийхэд нэлээд цаг зарцуулдаг. Учир нь хүний тарих амьдралынхаа хорон мөч болгоныг бичиж хадгалж авдаг билээ. Тиймээс энэ их хэмжээний мэдээлэл маш их багт амжийг шаардна. Гэхдээ хүчрхэг технологийн тусламжтайгаар хэдхэн хоногийн дотор боловсруулж чадлаа. Нихарчууд хүмүүсийн амьдралын баяр баясгалантай, уйдгар гонхтой мөчүүдийг сонирхон үздэг байлаа. Хүмүүсийн сэтгэл хөдлөл, харилцаа, мэдрэмж нь тэдний хувьд тун сонирхолтой санагдана. Гэхдээ энэ бүгдийг зөвхөн тэдний зөвшөөрлийн дагуу зөвхөн нас барсныхан дараа л хийдэг. Хэдийгээр тэд хүн шиг уйлж чадахгүй, сэтгэл хөдлөл ихтэй биш ч гэсэн энэ бүхэн нэг л танил мэт мэдрэмж төрүүлж сэтгэлийг нь хөдөлгөж байлаа. Нихарчууд хүмүүсийн эртний өвөг дээдэс амьдарч байсан дэлхий гариг ямар гайхалтай гариг байсныг, хүмүүсийн амьдрал ямар онцгой гэдгийг ой санамжаас нь харах тусам тэднийг хамгаалах ёстой, өөрсдөө аврах ёстой гэдгээ ойлгодог ажээ. Нихарчууд ч гэсэн нэгэн цагт өөрсдийн гариг дээр амгалан тайван амьдарч гэр бүлээрээ аз жаргалтай байсан үеэ дурсан ярилцсан. Харин одоо бүх юмс танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөжээ. Хэдийгээр Нихарчууд 400 орчим насалдагч гэсэн харийнхны тараасан өвчнөөс болж гений өөрчлөлтөнд орж өсөж үржих чадвар нь маш удаан, бас алдаатай болсон. Тиймээс тэдэнд ахаад тэмцэх хугацаа байхгүй ч байж магад. Олон зуун жилийн сансрын аялал, амьд үлдэхийн төлөөх эц төгсгөлгүй тэмцэл нь тэднийг илүү хүчрхэг, илүү төвчээртэй болгосон. Зөвхөн амьд үлдэхийн төлөө биш, өөрсдийн төрлөө аврах гэсэн хүсэл нь тэднийг ийм хол авч ирж чадсан биз. Гэхдээ үнэндээ амьд үлдэхийн төлөөх тэмцэл нь Нихарчуудыг мөнхөж байлаа. Өөрсдийн гаригаас зугтсны дараа тэднийг ямар их зовлонг туулж энд хүрснийг хүмүүс бүрэн мэдсэнгүй. Араас нь үргэлж мөрдөнхөх аимшигт араатнуудаас зугтаж олон сар жилийг сансарт өнгөрүүлж эц төгсгөлгүй мэт урт санагдах орон зайг туулахын тулд цаг хугацааны мэдрэмжээ хүртэл өөрчилж, үржил шимгүй эзэнгүй гариг дээр хэдэн 10 жилээр нуугдаж, тэнмэл гаригийн хүйтэн цаг агаарт тасахын тулд биеийнхээ бараг хагасыг бүр мөсөн өөрчилж байжээ. Амьд үлдэхийн тулд тэд бүх зүйлээ золиослсон байлаа. Үнэн дээр тэд одоо өөрсдийн гариг дээр байсан үеэсээ танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Нихарчууд хүчрхэг технологитой, өндөр оюухантай харагдах боловч үнэн дээр өрөвдөлтэй байдалд орж ядарч туйлдсан байлаа. Нэгэн цагт 90 тэрбум мулаа байсан тэд одоо ердөө 1800 уулхнаа үлджээ. Хэрв тэдний энэ бүх гонигт түүхийг хүмүүс сонссон бол өрөвдөн уйлах байсан биз. Гэхдээ хүмүүстэй уулзсан цагаас хойш Нихарчууд дахин цаашид тэмцэх эрч хүчийг олж авчээ.
Итгэл найдвар нь бараг тасарч цаг хугацааны дунд төөрсөн байсан тэд хязгааргүй удам сансар хөтөргөөс өөрсдийн анхны төрлөө олно гэдэг үнэхээр байж боломгүй аз байсан гэж хэлж болох биз. Тиймээс одоо тэдэнд зогсох шалтгаан байсангүй. Тэдэнд хоёр сонголт байв. Нихарчууд үлдсэн бүх цаг хугацаагаа одны аймагуудаар хийсэж харийнхны дайралд ирэхээс өмнөх цаг хугацаанд очиход шаардлагатай асар их энергийг цуглуулснаар цаг хугацааг ухрааж өөрийн гаригаа харийнхны дайралтаас сэргийлэхийн тулд ахаад сансрын аялалд гарах уу? Эсвэл хүмүүсийг хувь заяанд даатгаад тэднийг дахин амьдруулах бүх тооцооллын хамтаар хэдэн зуун их найт километрийн алсад байгаа гариг руу илгээх үү гэсэн сонголттой тулгарчээ. Хэдийгээр хүмүүстэй хамт оддыг зорж энерги цуглуулж болох боловч ийм том хэмжээний ажил нь цаг хугацаа шаардлагатайгаас гадна галактик даяар анхаарал татах тул харийнхан биднийг олж ирэх нь гарцаагүй. Хэрв тэгвэл нихарчууд болон хүмүүс аль аль нь устдах аюултай. Бидэнд ийм эрсдэл хэрэггүй байлаа. Харийнхан хизээч хаанаас ч гараад ирж мэднэ. Тэд маш өндөр технологитой учраас хаана байгааг нь олж илрүүлэх аргагүй байлаа. Харийнхан амьд бүхнийг устгаж байсан. Тэд ертөнцийн дээрх бүх амьдралыг устгахаас нааш зогсохгүй. Нихарчууд сонголтоо хийжээ. Хэсэг хугацааны дараа тэд бүх ажлаа дуусаад хөлгийг автомат горомж шилжүүлв. Хүн төрлөختний хизээж харж байгаагүй оддын аймагуд өнгөөр солонгорох аврах том манцруудын дундуур трейсер хөлөг гэрэл татуулан хурдлана. Энэ хөлөг хэдэн сая жилийн түүх хэдэн тэрбум амьдралын дурсамжийг өөртөө агуулж яваа билээ. Орчлон ертөнц тэр жигтэй зогссон мэд намгүм. Хөлгийн доторч гисэн өчүүхэнч чимээ аниргүй. Бүх амьдрал энэ хөлөг дээр зогсжээ. Химэл оюухан хүмүүс рүү дайрснаас хойш өөрсдөө илүү хурдан хөгжүүлж эхэлсэн. Тэд өөрсдөө энэ ертөнцийн цоошин төрөл зүйл гэж үзсэн бөгөөд өөрсдөө Варга гэж нэрлэжээ. Нихарчуудтай хийсэн тулаанд ялагдсны дараа тэд илүү хүчрхэг, илүү олон болох хэрэгтэйг ойлгосон. Варгачууд сансрын удмаар тэнүүжилж өөрсдөө хэрэгтэй нөөц материалуудыг цуглуулж байлаа. Тэдэнд бие организм байгаагүй учраас энэ бүхнийг хийхэд өөрсдийн гэсэн биетэй байх шаардлагатай болсон учраас шин төрлийн амьтдыг зохион бүтээж эхэлжээ. Хэд хэдэн төрлийн амьтдыг хөгжүүлсэний дотор хэрэгцээд материалыг олборлох, хөлөг болон барилга байгууламжуудыг бүтээх зорилттой ажилчин төрөл. Харин нөгөө хэсэг нь зөвхөн устган сөнөхөд зориулагдсан хэрцгий зан авиртай дайчин төрөл байлаа. Эдгээр амьтдад ямар ч ухамсар, мэдрэмж байхгүй бөгөөд биед нь суулгасан төхөөрөмж нь химэл оюуханы гол төвөөр шууд удирдуулдаг. Тиймээс тэдэнд нэг л даалгавар өгсөн бол түүнээсээ буцна гэж мэдэхгүй. Хэдхэн жилийн дотор хэдэн зуун мянган ийм амьтдыг бий болгож аврах том хөлгүүдийг олноор нь үйлдвэрлэжээ. Варгачууд хүмүүсээс нууцаар өөрсдөө хөгжүүлж байсан үеэсээ ч хамаагүй илүү ухаалаг, илүү хүчрхэг болсон. Тэд одоо галактик даяар тархаж амьдралтай гаргуудыг булаан эзэлж тэднийг боолчлоход бэлэн болжээ. Гэвч үнэндээ тэдний гол зорилго нь боолчлох биш байлаа. Энэ бол зөвхөн булаан эзэлтийн л нэг хэсэг. Тэд ямар нэг зүйлийг хайж байсан ч яг юуг хайж байгааг нь хинч мэдэхгүй. Хүчрхэг зэвсэг, аимшигт цэргүүдтэй болсон тэдний хамгийн түрүүнд хийх ажил нь нихарчуудыг олох. Нихарчуудаас цаг хугацааг товчлох аргыг олж авснаар өөрсдийн зорилготой хүрэхэд илүү амархан болно. Харин нихарчуудыг олохын тулд эхлээд хүмүүсийг олох хэрэгтэй. Учир нь хүмүүс илүү сул дорой төрөл. Тиймээс хүмүүсээр дамжуулан нихарчуудыг олох төлөвлөгөөтэй байлаа. Ингээд тэд замдаа гарчээ. 35 жилийн дараа Рода гариг. Энэ бол Йола гаригаас 20 гэрлийн жилийн зайд байрлах Сети одны системийн одыг тойрон иргэдэг гариг. Энэ гариг дээр амьдрал үүсээд 4 тэрбум жил, оюун ухаанд төрөл үүсээд 2 сая жил өнгөрчээ. Тэдний хөгжил дэлхийгтэй төстэй бөгөөд өөрийн нарны системээс гадна ойролцоох хэд хэдэн гаригт хүрч чадсан. Гэсэн ч удалгүй тэдэнд юу тохиолдох талаар огтхонч төсөөлөл байсангүй. Нэг л өдөр тэнгэрт аврах хөлгүүд харагдаж ямар ч анхааруулга өгөлгүйгээр шууд дайралт эхэллээ. Амьд бүхнийг хөнөөхийг хүссэн варгачууд болон ротанчуудын хоорондох тулаан эхлэв.
Гэвч варгачууд хэтэрхий хүчрхэг ажээ. Тэдний эсрэг бүх хүчээрээ тэмцсэн ч бүх зүйл нэгэнд оройтсон байв. Энэ тулааныг дайн гэхээсээ илүү хядлага гэж нэрлэж болохоор байлаа. Хэдхэн цагийн дотор хэдэн сая энгийн иргэдийг устгав. Варгачууд зүгээр нэг булан эзлэлт хийсэнгүй. Тэд оюун ухаанд төрлийн бүх энергийг, бүх мэдлэгийг юу ч үлдээлгүй авахар шийдсэн бололтой 4 тэрбум жилийн амьдрал 2хан сарын дотор бүрэн арчигдав. Варгачууд цаг алдахыг огтхон ч хүссэнгүй. Өөрсөддөө хэрэгтэй бүх зүйлийг авсны дараа гаригийг бүхэлд нь сүнэжээ. Тэд улам л илүү хүчрэхэг, улам л илүү олуулаа болсоор удалгүй цааш үргэлжлүүлэн нисэн одлоо. Их дэлхийгээс 150 квадриллион километрийн зайд хүндрэлтний дулж өнгөрүүлсэн олон мянган жилийн амьдрал яг л зүүд зэрэглээ мэд бүдэг бадаг санагдана. Зах хязгааргүй сансар хотургын дунд ногоон хөндийгөөр алхаж, шууд нисэж, далайн эрэг дээр үзэсгэлэнт байгалыг хараад зогсож байна гэж хэн нэгэн зүүдлэнэ. Гэхдээ зөвхөн оюун ухаан. Хүмүүс мянган жилийн туршид зүүд төрдөг тэрэл газарт амьдарсан. Харин одоо сэрэг цаг болжээ. Хүлгийн цонхоор аажмаар ойртож буй үзэсгэлэнт гариг цэнхэртэн харагдана. Энэ бол бидний шинэ гэр, бидний насан туршдаа хүлээсэн мөч. Удалгүй хөлөг агаар мандалд нэвтэрч аажуухан доошсоор газартлаа. Гариг өөрийн их одоо тойрон иргэдэг 3 гаригийн нэг. Агаарын найрлага, хүчил төрөгчийн хэмжээ, дулаан гэд бүх зүйлс нь амьдрахад тохиромжтой. Хүмүүсийг дахин бүтээхэд шаардлагатай бүхэл химийн элементүүд энд байлаа. Гариг өөрийн тэнхлэгээ тойрон иргэх хурд нь 23 цаг орчим. Масын хувьд ч ёолоо гаригтай ойролцоох хэмжээтэй. Тиймээс хүндрэлтний дахин сэргээхэд төгс тохирсон гариг. Гэхдээ бүх зүйл тийм амархан байхгүй. Эхлээд гариг дээр барилга байгууламжуудыг барьж, нөөц материалуудыг олборлох хэрэгтэй. Тиймээс энэ бүх зүйлсийг бэлэн болгоход багагүй хугацаа шаардагдана. Ингээд хөлгийн хаалга нээгдэж, ухаалаг робот машинууд ажилдаа орцгов. Тэд өөрсдөд нь суулгасан программын дагуу хоромж амралгүй ажиллана. Хүмүүсийг дахин бүтээхээс өмнөх бэлтгэл ажил 16 сар үргэлжлэв. Цаг нь болжээ. Шинэ гариг дээр бууснаас 2 жилийн дараа гэхэд Нихарчуудын бүтээсэн өндөр оюун ухаанд системийн тусламжтайгаар эхний 8,000 хүүхдийг ямар ч алдаагүй төрүүлв. Эдгээр хүүхдүүдийг тусгай хэмэл ихэс дотор бойжулсан бөгөөд энэ нь яг л хүний бие төссөнтэй адилхан. Нихарчууд хүмүүсийн бичиж үлдээсэн кодон дээр нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулсан тул яг л дэлхийд эрхтэй адилхан хүмүүсийг бүтээжээ. Энэ бол гайхамшиг байлаа. Цаг хугацаа өнгөрч хүүхдүүд эрүүл хэрэг өсөж байв. Нихарчууд хүүхдүүдэд дэлхийн тухай, үүсэл гаргийн тухай, ёолоо гаргийн тухай зааж өгч, өөрсдийнх нь өвөг дээдэс ямар их зам туулж энд ирсэн түүхийг тэдэнд ярьж өгнө. Үүнээс гадна трейсер хүлэг дээр амьдарч байсан 2000 хүний биеийг дахин бүтээж, тэдний тархинд өөрсдийнх нь ой санамжийг суулгажээ. Хэдийгээр хүний биеийг шинээр бүтээх нь гайхамшигтай зүйл боловч нэгэнт өгсөн хүнийг дахин амьлуулж, хуучин ой санамжийг нэрвүүлэн суулгах нь бүрж гайхалтай хэрэг байлаа. Шинэ гариг дээр шинэ амьдралаа эхлүүлж, шинэ биетэй болсон эдгээр хүмүүст ямар гайхалтай, ямар хачирхалтай мэдрэмж төрж байсныг төсөөлөхөд бэрх. Өнгөрсөн мянган жил зүгээр л урд шөнийн зүүд мэт санагдаж, өөрсдөө өгсөн байсан гэдэгтээ ч бараг эргэлзэж байлаа. Гэхдээ итгэхээс өөр арга байгаагүй. Учир нь энэ гайхалтай гаригийн үзэсгэлэнт байдлыг хараад ханамгүй ажээ. Тэд өмнө нь өөрсдийн гаригийн талаар зөвхөн бичлэгээс л үзэж байснаас хизээч ингэж өөрийн нүдээр харж байсангүй. Бүх насаа хөлөг дотор өнгөрөөсөн тэд ийм өргөн удам газар нутгийг хараад хэд хоног итгэж чадсангүй. Нихарчууд хүмүүсийн төлөө маш их зүйлийг хийжээ. Бидний төлөө хийсэн бүхнийг нь ойлгох тусам тэднийг хүндлэхээс өөр арга байсангүй. Ой санамжаа эргүүлж олж авсны дараа хүмүүс Нихарчуудтай цаашид яах талаараа ярилцлаа. Тэдний төлөвлөгөө ийм байв. Хүмүүсийг нэгэнт аюулгүй гаригт хүргэж ирсэн учраас тэдний нэг зорилго биелсэн. Гэхдээ тэд цаг хугацаагаар дахин аялж, өөрсдийн гаригаа сүрлээс сэргийлж чадна гэдэгтээ итгэсээр байгаа ажээ. Үүнийг хийхийн тулд энерги цуглуулахаар сансрын аяллаа цаашид үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Гэхдээ тэдэнд хүмүүсийн тусламж хэрэг болно. Учир нь тэд одоо ердөө 850 улханаа үлдсэн. Тиймээс хүмүүсийг цаашид амьдрахад аюулгүй хэмжээний хүн амтай болсныхан дараа замдаа гарахаар шийджээ. Хэдийгээр хүмүүст энэ мэдээг сонсох хэцүү байсан ч Нихарчуудад ч гэсэн өөрсдийн гариг гэр бүл байсан гэдгийг мартсангүй. Нихарчууд мянган гэрлийн жилийн доторх 100 орчим модноос өөрсдөд шаардлагатай түвшийг олборлох боломжтой гэж тооцоолсон байлаа. Гэхдээ энэ бүх ажлыг хийхэд дор хаяж 150 жил шаардагдана. Гэвч Нихарчуудын хувьд энэ бол тийм ч урт хугацаа биш. Тэдний хувьд цаг хугацаа гэдэг аль хэдийн харьцангуй ойлголт болчихсон байлаа. Бүх зүйлийг тодорхой болгосны дараа хүмүүс амьдрах орчноо хөгжүүлж шинэ гаригтаа дасахад бүх анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Хэдийгээр хүн амаа ихсгэхийн тулд дахин шинээр олон хүүхдийг төрүүлж болох байсан ч 3 жилийн хугацаанд төрсөн 15 мянган хүүхдийг арчилж өсгөхөд хангалттай хэмжээний хүч байсангүй. Хүмүүс өөрсдийн төрлөө анх ямар байсан, яг тэр хэвээр нь байлгахыг хүсэж байсан учраас юм болгон дээр технологи ашиглаад байхыг хүссэнгүй. Хэдэн жилийн турш шаргуу ажилласны эцэст өөрсдийн гэсэн хот байгуулж, барилга байгууламж болон үйлдвэрүүдийг барьж чаджээ. Хүмүүс өөрсдийн гаригаа хүний генийн кодыг бүрэн тайлж чадсан анхны эрдэмтнийг хүндэтгэж түүний нэрээр Тарус гэж нэрлэжээ. Он жилүүд өнгөрсөөр Тарус гариг дээр 225 жил өнгөрчээ. Хүн ам 500 мянгад хүрсэн байна. Бүхий л зүйлс тооцоолсны дагуу явагдсан учраас Нихарчууд явах боллоо. Гэхдээ тэд бүгд явахгүй. 850 Нихараас 150 нь хүмүүстэй үлдэхээр болов. Өнгөрсөн хугацаанд Нихарчууд болон хүмүүс хамтарч урд өмнө хизээч баригдаж байгаагүй аврах том хөлгийг бүтээжээ. 10 км хэмжээтэй энэ хөлөг тэр чигтээ аврах том үйлдвэр бас байлдааны хөлөг байлаа. Нихарчууд хар материйг ашиглан одны энергийг цуглуулж авах шин технологи зохион бүтээсэн ба асар их энергийг маш бага хэмжээтэй болгон хувирган хадгалж авах төлөвлөгөөтэй байлаа. Тарус гариг 230 ом, хүн ам 570 мянга. Ингээд нөсөр хөлгийн хөдөлгөөр хасаж сансрын удамд хөөрөн одлоо. Дэлхийн гаригийг орхиж гарснаас хойш хүн төрөлхтний амьдралын ихэнх хугацаа сансарт өнгөрчээ. Бид олон 10 мянган жилийг сансрын хоосон орон зайд өнгөрөөсөн. Гэхдээ бидний тэмцэх, амьд үлдэх зүүн совин хэдэн мянган жилээрч хязгаарлагдахгүй ажээ. Нихарчууд болон хүмүүс оддын дундуур өнгө үзэмж төгс гайхалтай манцруудын дундуур далавчаад илгэн дүүлэн ниснэ. Хамгийн ойрын од хүртэл 1 жил хагасыг зарцуулж зорьсон газартаа ирлээ. Бидний гол ажил эндээс эхэлсэн. Нихарчууд бүх ажлыг өдөртөн зохион байгуулж байсан бөгөөд энэ ажил хүмүүсийн хувьд үнэхээр гайхалтай санагдана. Нэг одны эрчим хүчийг хурааж авахд 2 сар орчим хугацаа шаардлагатай. Тэгээд тэр их энергийг 12 м хэмжээтэй болгон хадгалж авна гэхээр хүний ой тойнд багтамгүй санагдана. Гэвч Нихарчуудын бүтээсэн технологи үнэхээр гайхалтай ажээ. Оюун ухаан, технологи хоёр хамтдаа ямар их зүйлийг бүтээж чадахыг, бас ямар их зүйлийг устгаж чадах нь харагдаж байлаа. Нэг талаар гайхалтайч, нөгөө талаар аимшигтай. Хөлөгт 680 Нихар, 200 гаруй хүмүүс байв. Ингээд хэдэн жилийн дараа гэхэд 10 гаруй одтой амьгаар аялсан байлаа. Энэ бүсэд оддын бөөгнөрл ихтэй учраас одод хооронд аялахад тийм ч их хугацаа шаардагдахгүй. Бүх зүйлс төлөвсний дагуу амжилттай явагдаж байв. Дараагийн од хүртэл 6 сарын хугацаанд аялах ёстой бөгөөд аврах хөлөг гэрлийн хурдны 80% төрөх боломжтой болжээ. Гэтэл нэг л өдөр хэд хэдэн хүмүүсийн толгой нэргэж, орон зайн баримжаа алдагдаж, булчин өвдөх гэх мэт адилхан шинж тэмдгүүд илэрч эхлэв. Хөлгийн тооцоол уртч гисэн алдаа заажээ. Сансарт удаан аялах үед ийм шинж тэмдэг хаяа илэрдэг байсан ч олон хүн зэрэг ийм зүйлийг мэдэрч байсангүй. Нихарчууд бүх системийг шалгаж үзэхэд маш хүчтэй таталцлын орон хөлөгт нөлөөлж байгааг олж мэджээ. Гэхдээ хаанаас юу ийм хүчтэй нөлөөлөд байгааг ойлгосонгүй. Энэ зүйл хар нүх байж магадгүй. Эсвэл хөлөг ямар нэг сансрын орон зай мөрөлдөд орсон байх. Гэхдээ хар нүх ийм хол зайнаас ингэж хүчтэй нөлөөлөх боломжгүй. Ямар нэг байдлаар заавал хөлгийн радарт харагдах байсан. Гэвч илрүүлэх системд ямар ч хар нүх бүртгэгдсэнгүй. Удалгүй хөлгийн хорд мэдэгдэхүйц саарч чиглэл өөрчлөгдөж эхэллээ. Нихарчууд бүхий л арга хэмжээг авч байсан боловч хөлөг ямар ч удирдлаггүй болсон байлаа.
байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Нихарчууд бүх зэвсгээ бэлэн байдалд оруулав. Хүмүүс айдас түгшүүрт автжээ. Нэгэнт удирдлагаа алдсан хөлөг хаашаа ямар зүйл рүү чиглэж байгааг хүлээхээс өөр арга үлдсэнгүй. Хөлгийн чиглэлийг өөрчилж хурдыг сааруулж байгаагаас нь харвал ямар нэг оюун ухаанд төрөл үүнийг хийж байгаа бололтой. Хиймэл оюун ухаан биднийг олоод ирлээ гэж үү? Бид тэднээс хангалттай хол зогтож чадсан биш билүү? Хэсэг хугацааны дараа хөлөг бүрэн зогсов. Бүх мэдрэгчүүд ажиллахаа болж бүр хөдөлгөөрөд хүртэл унтарлаа. Хөлгийн хурд огцом хасагдсанаас болж хідэн хүн өгөж зарим нь ухаан алдан унжээ. Энэ бүх хүчин чармаалтын дараа бүх зүйл ингээд төгснө гэдэгт итгэж чадамгүй. Гэтэл гинэт хөлгийн урд аврах том хаалга үүслээ. Энэ хаалга цаг хугацааны зааг эсвэл ямар нэг өөр хэмжээс рүү орох хаалгач байж магад. Энэ үед Нихарчууд өөрсдийн бүх мэдээллийн сан болон булан эзлэгчдэд өгөх ёсгүй бүх зүйлсээ хамгийн сайн хамгаалалт бүхий ой ухаанд нууцлж хадгалж амжижээ. Хэсэг хугацаанд нам гүн байлаа. Гэтэл хөлөг аажмаар урагшилж хаалга руу ойртож эхлэв. Энэ хаалганы цаана биднийг юу хүлээж байгаа бол хэдийгээр муу зүйл битгий байгаасаа гэж хүсвч нөхцөл байдал тийм биш юм шиг муу совин татна. Хөлөг бүхэлдээ ямар нэг хар нөхрөө унаж байна уу гэлтэй маш хачин мэдрэмж төрөхтэй зэрэгцэн бүх зүйл хав харанхуй боллоо. Сансар огторгүй бидний төсөөлж байснаас ч том, төсөөлж чадхаас ч харанхуй билээ. Харин энэ мэдрэмж түүнээс ч илүү харанхуй байлаа.